Хүнс 2016 боловсролын үзэсгэлэн. Хоёр дахь жилдээ зохиогдож буй Хүнс 2016 боловсролын үзэсгэлэнд бүгд 8 дахь хятад ард улсын шилдэг 9 ихтэй сургууль оролцлоо. Энэ жилийн үзэсгэлэнгийн давуу тал нь Эрдэнэт, Дархан, Улаанбаатар гэсэн 3 хотод амжилттай зохион байгуулагдсан юм. Хятад улс сурж байна гэдэг чинь өөрөө маш өндөр боловсрол эзэмшиж чадж байгаа. Тийм учраас хятад сурах маш үр дүнтэй. Хятад улсад боловсрол эзэмшихээ зорж байгаа залуучуудад хэрэгцээтэй мэдээллийг нь өгч чадсан гэж бодож байна. Дархан уул аймагт урд өмнө ийм арга хэмжээ болж байгаагүй. Энэ удаа Хүнсийн боловсролын төвөөс энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа төр захиргааны байгууллага болон иргэдийн зүгээс их талархалтай байна. Бүгд хамт хятад ард улсын ихтэй сургуулийн үзэсгэлэн анх удаа Эрдэнэт, Дархан хотноо зохион байгуулагдсныг дуулахад таатай байна. 3 хотод 4 өдрийн турш нийт 3500 оюутан залуус ирж мэдээлэл авсан юм а. Үзэсгэлэнд нийт 7 илтгэгч нар ирж лекц тавьсан бөгөөд үүнд Монгол, Хятад, Монгол тол бичиг Хуанжу гэг киног орчуулсан нэр төрчүүлэгч Болдбаатар багш ирж лекц уншсан юм. Шанхайн зам тээврийн их сургууль, Харбины технологийн их сургууль, Тянжины санхүү эдийн засгийн их сургууль, Хойд зүгийн технологийн их сургууль гэх мэт салбар бүртээ тэргүүлэх ихтэй сургуулиуд оролцсныг дуулахад таатай байна. 2016 онд Улаанбаатар хотноо 14,000 сурагч, Дархан хотод 1423 сурагч, Эрдэнэт хотноо 1247 сурагч 10 жилээр төгсөж байна. Бүгд 8 дахь хятад ард улсад сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь боловсролоороо дэлхийд дээгүүр байр эзэлдэг, мөн эдийн засгийн өсрөнгөө хөгжил, улс орны тулгуур хөгжил, хөрш цэргэлдээ орших зэрэг нь манай орны хувьд давуу талтай юм. Хүнс 2016 боловсролын үзэсгэлэн 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж амжилттай өндөрлөлөө. Эх жилийн энэ цаг мөчид итгэл сэтгэл дүүрэн эрмүү хүсэл тэмүүллээр дахин уулзцгаая. Дэлхийн боловсролыг дэрэгдээсэй. Хүнс 2016 боловсролын үзэсгэлэн.